Энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид Солонгос улсдаа цор ганц Монгол үндэсний хэвийн боовны амтлаг цехийг үүсгэн байгуулагч, монголчуудаа үргэлж тусалж дэмжиж, олон залуусын ажил амьдралд нөлөөлсөн, олон түмэндээ хүндлэгдсэн, орсон гарсандаа цайтай хоолтой наран гэрлийг урьж оролцуулж байна. Тэрээр 25 наснаа анх Солонгос улсад хөл тавьсан бөгөөд энэ хугацаанд үзэж өнгөрүүлсэн уналт босолт гадаад улс дахь сайн сар талыг нийн нуугүй хуваалцлаа. Үйлдвэрт олон жил хит ачаалттай ажилласнаас эрүүл мэндийн асуудал тулгарч 7 удаа хагалгаа хийлгээд хүний нутагт ажил хийх боломжгүй болчих үедээ гэсэн айдас өөрийн эрэхгүй тулгарсан өдрүүд ч түүнд бий. Гэвч тэрээр энэ бүхнийг хайртай хань гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр даван туулж чадсан юм. Өдүүгээ өнөр өтгөн гэр бүлээрээ үндэснийхээ бүтээгдэхүүний цехийг ажилуулан сэтгэл өндөр өөдрөг амьдарч байна. Үүнийг л амжилт гэдэг. Ас халаас ихнээ сайхан хүлээж авч байгаад маш их баярлалаа. Хүмүүс ч нэг үний нутаг залгах чадахгүй гэж ярьдаг тийм. Бид ч бол бүгд залгах тийм шүү дээ. Бид ч нэг л сайхан бэлэг тэмбэрлэлтэй өдөр ингээд Чонаан хотын амтлаг хүнсийг зорж ирлээ. Бүр аль эртний бодоод яриад байсан тийм аль альныхаа цагийн болохгүй байгаад байсан. Ингээд манай амжилтын амт нэвтрүүлэгт оролцоороо гэж уураад за тэгээ урилгыг хүлээж аваад цаг зав гаргаж аваад маш их баярлалаа. За баярлалаа. За хоёрын манай ажил амьдрал тавтай байна уу? Айдгүй. Өөр зарим ирдээ. Баярлалаа. Таасарч бас өргөн болж шүү тийм. Оо сайхан өргөн болж байна. Хүмүүс чинь одоо хоёр вакцин байгаа болохоос ер нь хөөрхөн болж байна. Танахаараас чинь ихтэй байна. Оо ихтэй өчигдөр манай хөлөд хөлтэй байна. Өнөөдөр амралтын байдалтай. За өнөөдөр чиний хоёр юм байна. Хоёр дахь цаг хүртэл хэлэхэд болдог тэгээд үдээгээд ажиллаа. За маш баярлалаа. Ямар гоё юм бэ гэдэг бодоо харсан ч тийм. Энэ бүхнийг одоо бид нар чинь хадгалж авдаг шүү дээ. Гэтэл яг өөртөө ингэ хийсэн. Өөртөө нь бүтээл гэж бодоход бүр сайхан санагдаж байна. Тэгэхээр бид яг өөрсдөө зориулаад зарим монголчуудыг Солонгост байгаа монголчуудаа зориулж гоё амттай Монгол үндэснийх нь үдээ бодоо гоё нийлүүлж өгдөг. Энэ сайхан хүмүүстэй уулзаж байна. Ойрон бас мундаг байна яа. Цагаан сарын тохиолдуулаад манайчууд хамгийн гол бүтээгдэхүүн манай одоо энэ бие болчих. Яг үгүй цаашаа аюу хачаалттай гэдэг. Яг ийм үеинд бас нэг манай энэ орж гэж маш их баярлалаа. Тэгээ ер нь Солонгос дахь монголчууд баг амтлаг хүнс гэхээр мэдхгүй хүмүүс баг байхгүй болсон баха. Тийм үгүй юу? Яг өөрсгөн байгууллагада 5 жил болж байгаа. Тэгээд мэдээж хэрэг бол анх ингээд зөвхөн манай хотынхон мэддэг байсан бол тэгэл хажуугийн хот гэдэг тэгээд дараа нь ингээд дэш өгсөөр сөүл гэдэг энэ тентхийн одоо нэг хотуудын маань дэлгүүр шигдаанууд манай бүтээгдэхүүнийг авч ингэж борлуулж эхэлж байгаа болохоор би бас нэг хөөрхөн ингээ хүмүүс мэддэг болсон байна гэдэг хүнж байгаа. Тий. За ингээ манай үзэгчдэд өөрийнхөө талаар болон амтлаг хүнсийнхээ талаар танилцуулахгүй юу? За тийм. За би Солонгос улсын Чонаан хотод ажиллаж амьдарч байгаа. Нөхөр 3 хүүхэдтэй, нэг зээ охинтой, нэг нөхөртэй гэж. Тэгээд одоо өгөөмөр зоогийн газар амтлаг цехийг ингээд ажиллуулж байгаа эмэгтэй байна. За бид хоёртой гоё айр гэж өгдөг хөө. Айргаа. Ваа, ямар гоё. Монголоос ирсэн үү? Өөртөө ийсэн юм уу? Араа өөртөө ийсэн биш үстэй. Айрг одоо харин технологи юм ингээд судлаад тэгээд ерөөхдөө бол эндээ хийж эхэлж байгаа. Яа, Солонгостой хийж байгаа юм биш тий. Одоо айрг байна. Өөр Монголд аягүй сайхан хийж байна. За манай энэ нөгөө Солонгос улсад чинь бас нэг та өдөр мэддэндээ нэг амралтын газар бас ихнэр бүр хоёр ингээд монголчуудаа аягүй сайхан хүлээж аваад
зундаа амраагаад хорхог бодол хийж өгөө дайргаараа уулчих гэдэг. Чихэнсэн. Тэр газрын айраг бас их сайх юм билээ. Энийг тэ өөрөө хийсэн гэсэн үг үү? Тэг ерөөдөө бол яг хөрөнгөн Монголоос ирж байгаа. Оо ямар гоё. Тэгээд энэ технологи нь бас технологи гэж юм байгаа шүү дээ тий. Тэгэл хийж юм да. Оо өстө жимчгсэн сайхан айраг байна шүү дээ. Аль нутгийн айраг гэсэн үг ерөөхдөө. Яг хөрөнгө нь болохоор бид болгончин өөр аягүй сайхан айрагтай газар шүү дээ. Тэг болгоны айраг авчирж хөрөнгөлөөд хийсэн. Оо ямар гоё. Би ч бас айраг байна ихэнх нь Монголоос ирсэн айраг гэл аваад идэг штэ. Түүлстэй мэдмээр юм биш штэ. Солонгос улсад яг Монголоос хөрөнгө авчираад ингээ айрага бүрчдэг нь штэ. Ямар гоё юм бэ? Харин тийм. Оо өстө ямар гоё. Танарч одоо айраг өөр одоо хэвийн боовоо маш олон зүйл хийж байгаа юм байна штэ. Бүрээ бараа бүтээгдэхүүн чи бүр оширсан байна тийм. Би ч одоо юу яаж ирсэн? Савхан төсмөлгээд. Савхан төсмөлгээд хоёр төрлийн боовор л хэлж ирсэн. Тэгээд яг жил дараалаа. Жил ингээд ах тусам за би өшөө юу гэж болохоор байна уу. Тэгээд энэ хийцтэй цай гэдэг одоо мэдээний цай авдаг уу? Хийцтэй цай гэдэг энэ ийм одоо цай болсон гэж хийсэн. Тэгээд маань ингээд одоо ингээд уншмал цайны амт хоньны сүүл хуурсан арва гэдэг. Тэгэл энэ хатаа мөс өгöd энэ яг л Монголоос нөгөө хүмүүс маань хаан цаахтан цайгаад аваад удаг штэ. Яг л тэр шиг л ингээд найрлаа удаг юм цайгаа ус. Заавал Монголоос юмыг бол зөөгөөд иж яах. Ингээд ч гэсэн бас нэг боломжтой нэвэл бас нэг гаргаад хийдэг байгээд тэгээд бас натаа чин гаргасан байгаа. Энэ маань бас 4 жил болж байгаа шүү. Тэгээд цагаан сар болгоноор ингээд Энэ цай нөгөө манай нөгөө бизнес ивент дээр ивент тэтгэгчээр орж исэн цай аахгүй юу. Тэгээд энэ дээр юу гэхээр яг кофе шиг найруулж удаг нь бүр айгүй гоё. Одоо хүмүүс чинь нөгөө кофегоо халуусан дээг найруулж удаг шиг энэ цайг яг кофе шиг удаг. Тийм гоё юм бэлээ. Тийм. Хүмүүс чинь задардаггүй гэдэг зарим цайтай хийдэг шүү дээ. Тэр шууд заа. Тэгтэл өөрийн гэсэн бизнесээ хийгээд өөрийн гэсэн гоё ногооны эрхчлөөтэй те цаг заавал ингээл өглөөнөөс ороо хүртэл ингээл хүнд ажил хийж өгөөл ахгүй те өөрийн гэсэн цаг зөлөөтэй санхүү эрхчлөө нь бас араа хамаагүй өөр ийм одоо бизнестэй болно гэдэг чинь бас л амаргүй шүү. Маш их санаачтай хөөс хөдөлмөр те. Тэгээ энэ сайхан санаагаа яаж анх гаргаж ирв. Тэгээ бас одоо олон зүйлийг хийх юмсан гэсэн залуучууд бас байгаа шүү дээ. Тэдэртээ бас нэг сайхан санаа түүх туршлагаасаа ярилцаач. илүү яг Монголд цэгийн анх үүсгэн байгуулах санаа яг зөв шууд за би ер нь нэг юм хийчихгээл ингээд хийж эхлэв л дээ. Би ч одоо Солонгос улсад 2001 онд анх ирчихсэн. 24 5 настай залуу хүн жоох ирчихсэн. Тэгээд яг амтлаг одоо цэгийг үүсгэн байгуулах санаа болохоор зэрэг 5 жил гарангийн өмнөөс би чинь 7 дахь удаагийн хаалганд орцсон. Тэгээд ерөөдөө бол нэлээд амьдрал их уналттай. Тэгээд эдийн засаг гэсэн тэр хэмжээрээ бас ингээд савлын шүү дээ. Нэлээд уналтанд орсон. Тэгэл за одоо ингээд ерөөсөө ингээд хөвтчихэд хүн болох юм бах та яана. Яагаад би одоо ийм олон удаа тийм ингээд хаалганд ороод бэртэж гэмтэл ингээд байгаа юм бол гээд их сэтгэл санаагаар унжээсэ. Тэгээд яг тэр үедээ би за би одоо хань ижилтэй гэр бүлтэй орсон нэмэр болоод тийм ядаж нэг гэртээ нэг юм хийгээд борлуулад ойр ингээд байгаа залуучууд хүүхдүүдтэй ингээд нэг гарын дор арай амар хэлбэр юм ингээ хийж өгөө тэрийгэ борлуулад ингээд нэг 5-10 цаасаа олчдаг байя гэсэн санаагаар анх одоо бууз цойнгийн гуйрал дунаасгийн салаат гэл анх эхэлжсэн байхгүй юу. Тэгээд тэгж гэрээрээ ер нь тэгж юм хийж байгаа л үгүй би ер нь яагаад энийг ингээд нэг хөрхөн нэг юм жижигхэн ажлын байр бий болгоод өөр ингээд хийж болдгүй юм бэ гэсэн санаа улмад ингээд хүн чи юм хийгээл ах тусам улам гоё санаа орж ирээд улам гоё тэрийг ингээд ахиули ингэж гоё болоо сав савлаган дээр анхаарай гэл ингээд явчдээ билээ. Тэгж л анх ингээд эхэлжсэн юм да. Амтлаг цэхийг нийтний одоо үүсгэн байгуулалт нь уналтаас эхэлсэн. Тийм би аюу ахтар уналтаас эхэлжсэн. Тэр уналт гэдэг бол яг нэг учиртай уналт байсан юм шүү тий. Энэ өөрийн гэсэн юм бизнестэй болоо, өөрийн гэсэн юм хий гэдэг ийм зүйл. Ингээл ерөөсө манай амжилтын амт нэвтрүүлгийн хамгийн гол ерөөсө утга учир нь байгаа байхгүй. Хүнд уналт амжилт бүх зүйл байдаг. Хүн амьдрал эд чи өөрөөр өнгөтэй байдаг тий. Хүнд янз бүрийн асуудал заавал тохиолддог. Тэгэхээр тэр асуудлыг даван туулаад гарнаа гэдэг чинь л өөрөө амжилт. Тэр амжилтыг юу гэж боддөг вэ? Яалтчгүй л амжилтыг эзэн байгаа байхгүй. Тэгээ би үгүй мартсан. Яг өөрийнхөө энэ хийж байгаа энэ тий энэ бүгдийг би бол өөртөө амжилттай л явж гэн болж гэн гэж би өөрөө боддог дүгнэдэг.
Тэгээд энэс илүү өвшөө би монголчуудаа юу өргөх үү? Яавал бас нэг дөхөн байх уу? Одоо энд чинь ингээд өглөө аягүй өрт гараад шин ингээд орой гэртээ орж ирэл тэр болго ингээд хоолоо хийгээл ингээд өдөр тутамдаа бас ирэхгүй л байгаа гэж санагдаад идэв. Зарим ч ингээд бэлэн юм аваад ич чинь залуучууд те. Тэгээд бодож байгаа байхгүй. За одоо би дахиад юу хийх үү гэдэг ингээд миний дараагийн төлөвлөгөөр зэрэг би шууд ингээд гэртээ аваад сайхан за 1 литр 500 г усанд ч юм уу хийгээд буслагаад бүгдийг ингээд хийгээд нэг дөр буслагаад ичдэг. Банштай цай байж болж чинь, тэ хувь цай байж болж чинь. Энэ хоёрыг ямар ч байсан давын өмнө гаргадсан билүү гэсэн бодлоо байгаа. Тэгэл энэ бүгдийг хийгээд ард нь гарч ирнэ л гэдэг миний хувьд бол амжилт байгаа даа. Гэхдээ анх юунаас эхэлсэн бэ? Ямар хэм хэмжээнээс эхэлсэн бэ гэж бодохоор надад би өөрөө айгүй гоё тэрэндээ нэг омбочдаг. За би яг тийм одоо тийм хэцүү хүнд үе дээрээ тэгж болсон доо, тэ. Тэгээд тэр чинь бас ихэд нэг тийм зүгээр бас шулуун босчоогүй. Биш нөхрөөсөө нуугаал ингээд айгүйх материал авчаал нэгөөдгөр ингээд хийн штэ. За одоо ингээд энэ цавхан сүмлэг яавал нэг гоё ингээд нэг тийм зүгээр нэг байдаг биш нэг гоё ингээд нэг амд бутарж унсан. Тэгээ нийдэл ямар юм гоё амт гарах уу гэд олон дахин үзсэн тэгэл болохгүй. За энэний тэр нь багцсан. За энэ нэгссэн мэр гэл нөгөөдгөө ингээд заримдаа хүн амтнд өгч заримдаа ингээд хаях шаардлага гарч байгаа. Тэгвэл гарч манай хүн чинь бас нэг юу их гэдэг байгааг нь ойлгохгүй. Үгүй чи зүгээр яаж ч материал нэг юмар тоглоодох ингээд ханах тиймэрхүү юм байдаг гэсэн. Тэр зөндөө олон удаа туршиж яад ингээд үрзэж те тэмдэглэж бичиж ингэж ингээд яг одоо энэ өнөөдрөөс солонгост одоо амьдарч байгаа хүмүүст маань хүрдэг савхан төсмөлийн амт гарсан юм байна. Одоо тэр чи брэнд шүү дээ. Тэгээд савхан төсмөлийн маань амт ингээд хүмүүст ингээд таалагдаад ирсэн болохоор савхан төсмөлийнхаа яг тэр орцож ороороо би хэвийн бовоо. Хайр бол нэр үнхээр гоё юм шүү. Хайр янз бүр байна. Надаа бууз гоё. Махны амтаас их гоё утсан амх байна. Тийм баад. Тийм. Би ч одоо баахан. аргагүй нэг хүний нутагт байгаа болохоор чинь гэхдээ хүний нутаг гэж ярих дурггүй гэдэг чинь бас үнэн тийм. Тийм шүү дээ. Бидний одоо нэг суугуул нутаг буюу хоёр дахь их орн гэсэн. Тийм шүү дээ. Энд ч одоо маш их хүмүүс ирж хөдөлмөрлөж байна, ар амьдралаа залгуулж байна. Сурж байна бас тийм. Яалч байхгүй л солонгос бол бас их бидний яг тийм хоёр дахь байгаа. Хүмүүс нь илэмжлэг байна. Бид нар энд нэг ялгараад байх юм байдаггүй шүү дээ. Зүс царай байна те. Нэг ялгараад идэх болохоор арай л амар амгалан байх юм да. Энэ газар те. Миний хувьд бол би чи 2001 онд анх ирсэн. Тэр жоохон залуу хүн байсан. Тэгэхээр миний хувьд бол яалч байхгүй л тийм. Энд одоо шинэ хүмүүсд энэ төрсөн тийм. Монгол төрсөн. Тийм Монгол төрүүлээ. Сүүлд бол октодын 2015 онд ирсэн. Тийм. Олон жил болсон. Надад Монгол руу байнга явж байна. Ер нь. Яг хөө тэгээд хаа нэг ер нь нэг ойрхон бол явдаг. Хүүхдүүд маань гэр бүл маань энд байгаа болохоор Тийм шүү дээ. Таныг түрүү уналт басалт гэдээ ярихад нийтдээ 7 удаа хагалгаанд орлоо гэж юм л да. Тэгэхээр одоо юуны хагалгаанд ороод одоо яагаад ингэж их өвдвөө. Тэгээд энэний дараа өнөөдөр ингээд тэгээ эрүүл саруул хүн шиг ингэж явж ирсэн маш их төвчээр өштэй те. Энийхээ талаар нэг яриач. Яг ихний 1-2 хагалгаа болохоор зэрэг гэр бүл мэсээр нэг нуурсан. Яагаад тэгэхээр сэтгэл нь хэтэрхий хэцүү авчин хаа болоор сэтгэл маань юу ч хийж чадахгүй шүү дээ. Яг үнийг хэлээ те. Юу ч хийж чадахгүй учраас эдэмээ бас ингээд зовоогоод ахаар яах вэ гэд 1-2 хагалгаанд бол ерөөсө хэлээгүй орсон гэдгийг. Тэгээд сүүлийн хаалганууд болохоор надад аваар орсол, үйлдвэрийн орсол гэдэг. Тэрнээсээ бол болсон жоохон бүртгүүлсэн гэдэг юм уу, гам алдсан ч юм уу тийм удаа дараагийн хаалганд орсон. Тэгээд яг хөө мэдээж хүнд хэцүү байсан. Гэхдээ миний ардыг миний хань ижлээдэг. Маш халамжтай ингэж босч ирэх ерөөсөө ганц нөмөн толгоор бол манай нөхөрлөө байлаа. Тийм. Ерөөсөө айгүйх арчлан, айгүйх халамжлан. Тэгээ болж өгвөл ингээл одоо хевт суу гэл ингээд битгий лоттой мий гэдэг. Би болохоор эсрэгээр явахгүй. Бүр нэг эсрэгээр нэг өртцэн юм шиг ямар нэг юм ийхгүй л болохгүй. Зүгээр сууж чаддгүй нэг юм төрлийн юм байна гэдэг. Тэгээд яа химик тулсаа тэгээ миний ард бол хань ижлэн маш их халамжилж хайрлаж те. Өөртөө нэг ард гэдэг асаалтаа таг гэдэг хүн байж иж бид нар ингээд эмхтэн одоо хийгс юм хийгээд байж байгаа. Тэгээ яг өөрийнхөө энийг л эндэ гэсэн юмнахаа ард гарч ийн гэдэг чинь ялч явахгүй ханилттай холбоотой. Ганцаараа юу ч хийж бүтэж чадахгүй шүү. Тийм шүү яг үнэ эмэгтэй хүний хувьд бол одоо хань ижлээ зөв сонгочих юм бол тэгэл тэр чинь баг 90% амжилт гэж харж байгаа шүү тийм. Чоноон дээр нь урд нь танах чинь өөр газар байсан. Чоноонд ирээд
хэдэн жил болж байгаа вэ? Чононд монголчууд бол хэр их байна? Ер нь бас ирж чиж байгаа хүмүүс их байгаа. Хэ Монгол хоолны газар караокетэй байна танах ч бас. Тийм. Манайх ч урд нь бүр сүнчоонд олон жил болсон. Яосо сүнчоо гөрмөс антахгүй дээ нөгөө нэг яосогийн далаа явна гэлдэг чинь яосо ч бүр дуртай. Тэгээ тэнд олон жил болсон. Тэгээд дараа нь ингээд ерөөхдөө яг ингээд солонгосч одоо нэг иймэрхүү хэлбэртэй байгаа шүү дээ. Тэрнийхээ яг ингээд энэ төв зэг дээр очичвол бас нэг манайхаас нэг тал тийшээ бараа бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Тэгбийсэн ч гэсэн айлталтаа амар юм өгдөг гэж би бодоод наашаага ерөөхдөө тэжом чонаа арай жоохон сүүлдэг ааш ашаа ойрох юм байна да гэх. Тэгээд энэ хотод ирсэн. Энэ дээрд бол манайх нэг их удаагүй. Тэгтээ ер нь бол Монгол ихтэй газар юм лээ. Одоогоор тэгэл хүмүүстэйгээ хорж гарсан хүмүүстэйгээ танилцаад эхэлж лээ. Тийм өгөөмрийг бол аваад удаагүй байгаа. Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. Зориод ирсэн байгаа хоёр бүсгүүдээ би бүтээгдэхүүнээ танилцуулъя. Хамгийн анх ингээд хийж исэн амтлаг савхан борцог маань байна. Энд ингээд зүсмэл борцог маань байж байна. Тэгээ тэрний дараагаар энэ хийстэй цай маань гарсан. Тэрийн дараа энэ хийстэй цай маань гарсан. Тэгээд дараагаар нь ингээд энэ жил болгоо би юу яадаг? Жил болгоо одоо ингээд уул бовоо гаргадаг. Энэ яг 5 дахь жилдээ явж байгаа. Тэгээ сонноос гэвэл би сая яг битүүний өдөр заяа манайхаа. Битүүний өдөр энийг хийсэн. Үгүй ямар гоё юм. Айгу өрхөн бааз ин. Тийм. Айгу гоё аз. Энэ надаа. Яг битүүний орой би ер нь яг энэний хэлбэрийн юу гэн ингээд нэг Ямар цэвэрхэн. гаднах зүсэлтэй ингээд нэг гоё олгоё доо гэж бодоод тэгээ битүүний орой яг энийг ингээд хийсэн. Гэтэ яг шууд ингээд нэг мэддэг хүн шиг ихгүй шүү дээ. Бас эдийг ингээд нөгөө бараак хийлээ. Эдийг бараак хийгээд буцаж машиндаа Тэгээ ямар нэр өгөө энэ? одоохондоо яг энэ дээр бол нэг тийм нэр мэр өгөөд энэ манай бүх бүтээгдэхүүн чинь нөгөө амтлаг гэж л гардаг болохоор ягаад тэр ерөөсөө одоо энэний ч амтыг манайхаа нэг авч идэх хүмүүс чинь мэдчихэж байгаа. Яг энэнийхээ амт жороороо уул баваа хийчдэг. Тэгээд яг энэ жил одоо энэ 3 сарын 1-нд ч нөгөө манай Монголын цагаан сар байгаа шүү дээ тий. Тэгээ яг Монголынхаа цагаан сараараа би одоо энийг гаргая гэж бодож байна. Энэ одоо хуучин шүү. Хуучин хийжсэн тий. Одоо тэгээд ингэж хийд юм уу гэд. Айгу хөөрхөн байгаа. Харж байгаагүй шинэлэг загвар юм тийм ээ. Тий айгу хөөрх өстой гоё харагдсан бэлээ энэ. Үнтэй энэ тэгээд энэ солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань 3 сарын 1-нд шинэ жилийн ихээр бол ийм мэдээгээр тавгаасах нэ. Хөөрхөн баа. Би бүр энийг хараад бүр хайр өрөөд байгаа шүү дээ. Айгу гоё гардсан юм тий. Айгу гоё гардсан юм нэгээ тайр өрөөд байгаа. За солонгос монголчууд манай анхтай хүмүүс нь энэ гоё шинэ бүтээгдэхүүнээс амжиж авах нь шүү. Тий тэгээд би одоо энэ нөгөө нэг боон дээр ингээд боргоцоо самрын ингээд өнгөд халтуулаа өгчдөг 10 боон дээр. Тий тэгээд ерөөхдөө бол манайхаа мэдж байгаа ах уу Монголд гэртээ ч бас хийдгэл байсан баг зарим нэг хүмүүс уул боо миний нэгдэж байна. Их ярвхтай ажил шүү дээ. Тий шүү дээ. Ястаа амаргүй. Тийм амар зүгээр нэг цовын гурил шиг илдээл ингээд хийчдэг биш их олон хүний гар орон за тэгэл цэврэн үсрэн тэгэл юм болноо. Тэглгүй яах вэ? Тийм юм болтон. За тэгээ одоо манай өгөөмөр зоогийн газрын маань халуун ажиллагаа болохоор юу өгөөмөр зоогийн газар галтгоо болохоор зэрэг яг одоо энэний харалтаа байгаа юм. Галтгоо энэний харалтаа. Тэгээд тэр цаашаага хөрвчнөөс цаашаа буюу тэр толны хэсэг ооз тэнд болохоор нөгөө нэг нарийн бовны маань халуун ажиллагаа тэнд энэний цааталт байдгийг. Манай өгөөмөр ч ингээд айгүй хөөрхөн том шít. Тийм бааз. Тийм байна. Энэ халуун ажиллагааны өөрөө ч гэсэндээ их том, нийшээгээ тэгээ энэ заал талбай маань ч гэсэн бас хөөрхөн том. Тэгэл янз бүрийн үйл ажиллагаа юм ивэд зохион байгуулах бол бас тий манай чоноо зохион байгуулах болоод бид нартай холбогдож байгаарэ гэж хүсэх байна. Ер нь бол хэдэн хүний багтаамжтай хаад Гэт босоод бүжиглээч гэдэг юм уу тий нэг шоу парти маягаар ингээд хийх юм бол нэг 40-50 болно. 40-50 бол хангалттай. Сая ижидээ орны ганж авахлаа ирээд явлаа шүү дээ. Ингээд тентгийн хотуудаар бас нэг хөөрхөн уулзалт хийгээд нөгөө ивент зохион байгуулалт явсан. Тиймэрхүү ивент зохион байгуулах юм бол тэрнээс их хүн орчин гэсэн үг. Тий. Тэгээ энд болохоор манай караоке байгаа. Оо зэ хоолоо идчихэл ерөөсөө хажуу талд нь шууд караокенд орох нь шүү. Тий.
За манай нарагийн хувьд бол хувь хүний хөгжил дээр их анхаардаг харагддаг. Тэгээ хувь хүний хөгжлийн талаар өөрөөр нь яаж суралцаж дэвшиж явдгийг. Тэгээд энэ одоо залуучуудаа бас гоё хандаж хэлмээр зүйл юу вэ? Солонгост ирэхийг хүсэж байгаа, ирсэн байгаа тий гэр бүлэрээ ирэхийг хүсэж байгаа хүмүүст зориулаад юу гэж хэлмээр байна? Хувь хүний хөгжил яг анх бол тийм сургалт байдгийг ч мэдгүй байсан л та. Тэгээд яг нэг одоо би юу хийх вэ? Цаашдаа яах вэ гэдэг нэг тийм гарсаргалгаа авахгүй нэг тийм хэцүүхэн байх үедээ. За би ингээд хэвтээд иж болохгүй юм байна. Би яг яах ёстой вэ? Юу хийх ёстой вэ те? Миний чаддаг юм юу вэ? Ядаж би чаддаг юм аа ингээд нэг сайжруулаад ингээд хийгээ цаашдаа явъя гэдэг байдлаар их юм уу? Одоо ингээд эрэлхийлсэн. Энийг хайж. За би одоо ингээд удаа дараагийн хаалганаас болоод үйлдвэр ажиллаж байгаа байлаа. Ивжиж онсон хийж байгаа байлаа. Одоо манайхны Солонгос улсад ажиллаж байгаа ямар л ажил вэ? Тэр бүгдийг ерөнхийдөө бол яг ингээд эрүүл хүний хувьд хийж байгаа байж байгаа байхгүй. Тэгэл яг тэр үеэс эхлээд ерөнхийдөө ингээд хайгаад яах вэ гэдэг ингээд явсан. Тэгээд хувь хүний хөгжил сургалт гэдэг их гоё янз бүрийн юм сургалтууд байдгийн нэлээ. Тэгээд тэднэрт ингээд суралцсан байгаа. Тэгээд хувь хүний хөгжлийн сургалт яг зарим хүмүүс бол их мундаг сураад улам цаашаа өөрийгөө гоё хөгжүүлээд явдсан байлээ. Зарим хүмүүс бол за баг ингээд дуулаачгүй мэдээч үтэж тий. Яг юу юм баг тэрийг сурж идэг зав заа алга гэдэг ингээд яг тэгээд идэг анзаардаг. Тэгээд би бол ерөөхдөө ингээд амтанд нь орсон гэх юм уу. Ягаад гэхээр яг өөртөө тулах, өөрийгөө ялах гэдэг л процесс. Үйлдэл, сургалт, ахис дэвшил яг тэр дотор л явагддаг юм билээ. Тий тэгээд тэр үднээс одоо ч бас ингээд зөндөө олон мундаг сайхан багшраас ингээд сургалтаа аваад ингээд явж байгаа. Тэгээд ер нь бол сурахыг зогсоохгүй гэж боддог. Ер нь тэгэл эмээ болцсон байсан ч гэсэн би сураад өөрөө өвшөө хөгжүүлээд явах нь юу вэ нөө суралцаал явна гэж боддог. Онлайнаар л сайхан багштайгаа ингээд хичээлүүдээ аваад хамгийн гол нь өөрөө яг л бие даагаал явах л чухал юм билээ тий. Янз янзын гоё сургалтууд зөндөө байгаа. Үнтэнч байна, хямдханч байна. Тэр дотроос л ерөөсөө энэ багштын заа чин тэр багштыг заа чин гэхээсээ илүүтэй яг өөрийнх нь дотоодыг л ухаж гаргаж ирж ингэж тэрийг харж үндтэй нуур тулж те одоо сайн талуудаа өнгөлж муу талуудаа ингээд засах байдлаар ингээд явах нь бас айгүй энэ нийгэмд ер нь их хэрэгтэй юм уу та гэж би харсан. Одоо манайхан ч ингээд ажил гэж ганцхан ажил хийгээл ерөөсөө мөнгөний айнаас ингээд те ар герман тийм байна. Тэрийг тэгж холбуулна, энийг ингэж залгуулна. Тэр маань одоо тийм баа гэдэг нэг бүр төлөвлөгөө. Тийм нэг маш их завгүй амьдрал донд ингээл амьдрал баг өөрийгөө гээгээд байгаа юм та гэж бодогдтiin. Тэгээд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудаа гэж одоо хандаж хэлэхэд одоо би өөрийнх нь дүүнертэй ч ингээ хэлтгэлтэй ураад дүүнер зөндөө байна. Сайхан анхагч болсон, нэг гэр бүлийн хүмүүс шиг болсон хүмүүс зөндөө л байна те. Тэгээд тэдрээсээ сонссон дүүнертэй ингээ хандаж хэлэхэд ерөөхдөө бол эрүүл мэндэ аягүй сайн бодоорой, өөрийгөө хайрлаж агаарай. Манайхны нэг жоохон миний анзаарсан дутагдaltaй тал юу гэхээр зэрэг нэг ажилд орноо хитрхи их ингээд өөрийнхөө нөөцийг их ингээд шавхаж ажиллаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Яг л солонгос хүмүүс ямар темпээр ажиллаж байна те. Яг л тэр темпэнд нь тааруулаад гарц гаргалгаа чанартай байх гэдэг имийг ингээд бариад хитрхи ингэж өөрөө ингээд тэнд очижгүйгээд энд очижгүйгээд энийг өргөжгүйгээд ингээд айхтрах ингэж илүү хөдөлмөрлөх гэдэг юм уу? Өөрөөсөө их хүч гаргах гэдэг юм уу? Тэглэггүй ингээд яг стандартаар ингээд сайхан хийгээд явахгүй болохоор зэрэг нөгөө одоо мэдээж хэрэг эцдүүд чинь яах вэ гэхээр мэдээж бизнес хийж байгаа юм чинь ашгаа илүүд харна те. Мөнгө ашгаа илүүд харах болохоор зэрэг энэ хүн чадаад байна. Энийг өшөө дахиад илүү цагийн сунгаад өшөө дахиад илүү ажлын ачааллыг ингээд нэмж өгөөд ингээд ажилладаг гэсэн байдлаар ингээд нэг жоохон тийм юм үүсээд идэх юм уу гэж би анзаараад байхгүй юу? Ер нь айлч газар орж харсан. Тэгэл дараа нь нөгөө яах вэ? Манай монголчууд ухамддаг манайхаа. Хэвээ би л ганцаараа хийгээд энэ би л болгоод энэ нэлээх ажилтны ачаал өгөөд ингээд нэг юм бухимдал үүсдэг юм шиг санагдаад байдгийн. Тэгэхээр зэрэг анханасаа зүгээр өөрийгөө сайхан хайрлаад яг л нормал стандарт ингээд сайхан ажиллаад хамгийн гол нь чиний хийж байгаа нэг гарц гаргалгаа чанартай байх. Тэр бүгд салхиныг авч байгаа юм чи тийм ээ. Тэр талаасаа бас нэг жоохон бодогцож ажиллавал манай залуучуудад зүгээр юм уу гэж би нэг анзаардгийг. Тэгээд Монголоос ингээд гэр бүлээрээ ирэх гэж байгаа, хүүхдүүдтэйгээ ирэх гэж байгаа манайх шиг юм гэр бүл байх юм бол ерөн дэжгүй боломжтой шүү. Өөрхөн эрүүл сарвал агаарт
нэг ахтар стрессгүй тэгээд хүүхдүүдэд сургууль зэрлэгт нь өвчин өөртөө боломжтой сайхан ажиллаа олоод хийчин ер нь бол бид яаж үйл гэж хэлнэ. Хүмүүс жоохон шадраад хэлний бэрхшээл нэтэр гэж жоохон айгаад тах шиг санагдаад идэх айцтай. Тэгээд тийм болохоор зэрэг би давгүй шүү. Хүүхдүүдэд хариудаг болцсон ч гэсэн өөртөө ч гэсэн бас нэг ингээд ажил хөдөлмөр юу вэ гэдгийг мэдрэхийн тулд бас ирээд нэг ажиллаад амьдраад үзчихэд бол илэрдэхгүй гэж боддог би. Би бол энэ гадраас л хөдөлмөр гэж юу вэ гэдгийг анх мэдэрсэн, уналт юу вэ гэдгийг мэдэрсэн, босолт юу вэ гэдгийг мэдэрсэн. Тэг өнөөдөр ингээд амжилтын хамт гэдэг нэвтрүүлэгт ороод ингээд сууж байгаадаа маш их баяртай байна. Нөхөр би тэрийн хувьд бол ер нь охтуудаа сайхан одоо юу юм бэ нэг 4-5 жил л байгаа юм шүү дээ. Манай баг бол ихтэй сургуульд ороход 4-5 жилийн хугацаа юм. Ер нь охтуудаа ямарсан нэгтэй сургуулийн бараа харуулчаа. Тэгээл цаашаа хөөрхөн ингээд далавчаа дэлгээл ингээд нисээд явахт нэгтэр ер нь их орондоо очиж ажиллаж амьдрна гэж боддог. За тэгээд энд ажиллаж амьдарч байгаа залуучууд охтууд бүсгүүчүүдтэй хандаж хэлэхэд хамгийн амар нэгт эрүүл байгаарай гэж би хэлнэ. Ягаад гэвэл хүн ер нь эрүүл мэндээ алдахад л ер нь бүх юмаа алддаг. Бүх юмаа алддаг учраас эрүүл байгаарай, өөрийгөө сайн хайрлаж байгаарай, унтах цагтаа унтаж амарч байгаарай гэж хүснэ. Одоо Монголоос бас ирэх гэж байгаа хүүхдүүдтэй ч гэсэндээ ирээд ингээд ажил хөдөлмөрлөл цаг баримтлна гэж юу ядгийн, ажил хөдөлмөр гэж юу ядгийн, тий ажлын авт мөнгө аваад цалингаа аваад ингээд явах ямар байдгийг тий бүгдээрээ сайхан үзээсэй гэж боддог. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Гэр бүлэрээ ингээд ирэх гэсэн юм аа, очих гэсэн юм аа, тэгээд ямар байдаг бол жоох айцтай байгаад байна гэдэг хүмүүс бас нэг хаяа пост оруулсан байдаг шүү тий. Тэр тал дээр би бас нэг юм хэлмээр байна. Би бол айгүй тийм зөрөгтэй ирээсэй гэж боддог. Зөрөгтэй ирээсэй бас нүдгээс гараад үр хүүхдүүдтэй гой сайхан юм үзүүлээд харуулаад бидний 10 жилийн боловсрол манайх гэсэн өөр штэ шал өөр байдаг. Тэгээд тэрэнд бас сургаад боловсруулаад өөртөө ч гэсэн ажил хөдөлмөр хийгээд хамгийн гол нь Солонгос улс тийм худлаа хуудаа ажиллаж мэддэггүй. Маш их шууд тийм хөдөлмөрч ард юм уу. Тэгээд тийм болохоор тэрнээс нь бас гоё ингээд суралцаад тэ чанар стандарт гэж юм юу эдийн гэдэг бас суралцаад сурсан бүх юм Монголдо очиод ингээд нэг гоё нутагшуулаад нэг том юм эрхлэх байдаг юм уу, нэг шинэлэг ажлыг хийх байдаг юм уу, эхлэх байдаг юм уу те ингээд яваарсаа гэж би хүсэж байна. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ ингээд урьж оруулсанд хоёр бүсгүүдээ баярлалаа. Тэгээд энэ завшааныг ашиглаад төрүүлж өсгсөн ээжээ аавдаа маш их баярлалаа. Төдий өсөдөө хүртэлхээний амьдралын тэ алдаа оноо уналт босол бүхий л зүйлд миний ард ирсэн хандаа баярлалаа. Хөрхөн үрстэй баярлалаа. Ах их чамаатан садан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээ. Миний бас ингээд нэг юм зоримог байгаа гэдэг юм уу. Ер нь нэг юм одоо тий юу гэдэг манай нөхөр болохоор намайг тэгээд чи ерөөсөө ингээд нэг шантрахгүй ингээд зүтгээд ах юмаа гэдэг. Энэ зан чанар бол манай ээжийн ах дүүнэр буюу манай нагар цаах ихч нар яг амьдрал дээр бас тийм хүмүүс байдаг. Тэгээд би тэднээсээ ер нь их үлгэр дуурайл авсан юм да гэж боддгийн. За тэгээд ханыхаа ээжээ аав хоёртой бас маш их талархаж явдгаа хэлээ. Одоогор бол дархан уул аймагт нөгөөд очсон суурин амьдрах гэж байгаа. Тэгээд аав ширтэй хайртай шүү. Бид нартай ингээд санаа зовхон байхгүй шүү. Бид ингээд сайхан хөдөлмөрлөөд хүний л дайтай амьдарч байна гэж хэлээ да. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Хайртай шүү. За ингээд манай амжилтын амт нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад бидэнтэй одоо ингээд өөрийнхөө унсан, уналт за тэгээд тэрийг давсан түүх туршлагаасаа хуваалцсан наран гэрэлдээ маш их баярлалаа. За ингээд бизнес ментор хишгээгийнхаа төлөвлөгч 2025 оны нэвтрийг балтайнд бэлгэлье гэж бодож байна. Тэгээд энийгээ сайхан хөтлөөд бизнес нь улам бүр хөгжин дэвчих болтугай. За баярлалаа. За ийм гоё утга өрөөлтөй амжилтын амт гэдэг ийм гоё сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулсанд маш их баярлалаа. Тэгээд энийг үзэж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Тэгээд энийг одоо би ингээд аюу гоё хөтлөнө. Энэ бас ийм тэмдэглэл их гоё шүү дээ. Өдөр тутмынхаа ажил амжилт. Тэгээ юмтэй хүнд чи одоо яг юу бэлгэлтэй шүү дээ. Тийм үстэй. Ямар нэгэн материалыг өөр зүйл бэлгэлэхээр чи одоо бүх юм байгаа учраас тэгээ яг нөгөө бизнес гэдэг ялангуяа нөгөө хувь хүнийхээ хөгжилдөө маш их анхаардаг. Үргэлж хөгжиж дэвшдэг учраас бас гоё таалагдах байхаа. За баярлалаа. За танай хамт олонд маш их амжилт хүсье. За баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийг сонирхсан үзэгчид та бүхэндээ бас маш их баярлалаа. Бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.